Сайн байна уу? Кино хайс суухтай тавтай морилно. 2025 онд гарсан уран зургийн киног ярьж өгөхөд бэлэн боллоо. Энэхүү кино маань уран зөгнөл, комеди, жанрыг хосолсон бүтээл юм аа. За ингээ кинонд орцгоё. Үйл явдал нь Хуан хэмээх ядуу залуугийн түрээсээ байрны могоож түлж чадахгүй байгаагаар кино маань эхэлдэг. Тэр зураач хүн бөгөөд түүний зургууд баг зэрэг мог олдогч юу ч өөрчлөгддөггүй. Бид түүнийг годамжин суугаад үзэсгэлэнтэй бүсгүй зургийг зурж байхыг харна. Зураач ах түүний зургийг зур дуусмагц бүсгүй өөрийнхөө зургийг үнэхээр сэтгэл хангалуун харна. Зураач хүнийг шин зураг зурах гэж байтал нэгэн тансаг машинээр зогсно. Жолооны ард хотын хамгийн баян хүн сууж байлаа. Манай зураачийг гайхшруулсан зүйл нь түүний хажууд хуучин найз бүсгүй сууж байлаа. Баян гэр зураач Хуаныг хуучин найз бүсгүй нүдэн дээр нь зориудаа дорж үздэг. Тэр түнлүү мог шидээд өнөөдөртөө чамд хангалттай байх гэж дооглон хэлв. Хуан эд зүйлээ шүүрэн авч хуучин машин руугаа яв. Зураач ах машин дээрээ ирээд бүх ураа машиндаа гаргалаа. Гэтэл машиных нь хамар бас хаалган салж унлаа. Манай ах машиндаа суугаад тосгондоо бусаж ирэв. Зураачид, уран бүтээлчид байшингаа дүүрэг гэртээ харих замдаа тэрэ байрныхаа эзэнтэйгээ тааралддаг бөгөөд тэрээр түрээсийнхээ мөнгийг төлөхийг шаарддаг. Хуан залгасандаа байгаа бүх мөнгөө төлөв шиднэ. Хуаныг явахаас өмнө байрны эзэн энэ бол зөвхөн өнгөрсөн сарын шүү. Чи энэ сард өртөө хэвээр байгаа гэж хэлтэл Хуан буруу хавчаа дараа нь төлнө гэж хэлв. Энэ байрны эзний ураг маш их хүргэж манай ахлаа усны сав шиддэг. Ах савыг буцаа шиднэ гэж бодсон чадсангүй. Хуан зүгээр л савыг аваад таймнаар чааш нь хайдаг. Тэрээр сар бүрийн эцэст хуунцар сав цуглуул зардаг. Гэрийн эзэн Хуаныг хуунцар сав цуглуулж байна гэж шоолж, энэ бол ядуу хүний хийдэг үйлдэл гэж шоолж байлаа. Дараа нь Хуан өөрийн мөрөөдлөн галерей руугаа явж хизээ нэгэн цагт уран зургуудаараа үзүүлэн тавина гэж найдаж байдагч тэрээр галерей эзнээс өөрийн зургийг тавихыг хүсч баг зэрэг мөх санал болгодог. Гэтэл эзэн инээдэг. 1 метр квадрат талбай мөнгө хүрэхгүй байна гэж шолов. Тэр Хуаныг орхин дээш гарав. Хуан 6 тавиулахыг гуйн араас нь даглаа. Галерейн эдэн чиний чадвар муу байна. Хуан гэж хүтнээр хэлв. Хуан өөрийгөө мөрнө. Би маш их сайжирсан. Миний найз бүсгүй таан хүртэл магтаж байгаа. Чиний найз бүсгүй таан сохор бидтэй. Би тоглож байгаа юм бишээ. Тэр хэдэн жилийн өмнө нүдний өвчнөөс болж хараагүй болсон гэж хэлв. Галерейн эзэн "Тэгэхэр чи сохор найз бүсгийнхаа үгэнд найдаж байна уу?" гэж асуулаа. Дараа тэр өөр нэг төвний зургийг заагаад энэ зургийг харахаар үнэхээр идэх хүсэл төрж байна. Энэ үнэхээр бодит харагдаж байна гэж хэлжээ. Хуан гутарч юу хэлхээ мэдэхгүй байлаа. Та хараагүй бөгөөд түүний олж чадах цорын ганц ажил бол массажист. Харамсалтай та энэ ажилд байнга дарамтлагдаг бөгөөд хүмүүс түүнийг хараагүй байдлаар нь дайлимдуулдаг. Найз бүсгийнхээ ажил дээр иртэл Хуан хэн нэгэн найз бүсгүүдэнд хүрч байгаа харна. Тэр дараа өшөөгөө авна. Тэр хоёрын өвцөг дээр нь яг адилхан алгадав. Тэр хоёр залуу Хуаныг цохиж бүр зодлоо. Дараа нь та Хуаныг гэр цуг очиж шархыг нь эмчилж өгөв. Хуан би тэр хоёрыг өршөөлгөө зоцсон гэж хэлв. Та тийм ээ, би тэднийг өвдөж уйлж байхыг сонссон гэжээ. Дараа нь Хуан найз бүсгүүдэд гинти бэлэг бэлдсэн байв. Энэ нь хос гутал байлаа. Хуан танд хайртай гэж хэлээд тэд баг зэрэг бүжиглв. Хуан түүнийг хүнсэг гэтэл та өрөөнд өөр хэн нэгэн байна гэж хэлв. Та энэ хэн бэ гэж асуудал Хуан зүгээр л найз. Тэр энд хонж байгаа гэж хурдан хариулв. Та
татгалзан би явлаа гэд яваад өгөө. Дараа нь Хуан найзтайгаа арх ухаар дээвэр рүү гарав. Тэд маш их цогцсон тул унтаад өгөө. Гинт сансрын хөлөг гарч ирнэ. Хуан сэрж сандарсандаа найзаагаа сэрэхийг оролцсон ч тэр нам унтаж байлаа. Тэдний дээгүүр сансрын хөлөг эргэлдэж байлаа. Хуан Google-ийн кинонд гардаг шиг нэгэн охин гарч ирэхийг хараад гайхаж байтал дахиад хоёр хүн бууж байгаа харжээ. Тэд ямар нэгэн юм зурх гэж ирсэн бололтой. Хуан зургийг авахыг оролцсон боловч сандарсандаа уцсныхаа гэлийг асааснаа хар гаргийнхан түүнийг анзаарч алга болов. Тэгээд Хуан тэдний нэг нь юм уурнасныг анзаарав. Тэр үүнийг шалахаар очив. Энэ бол үзэг байлаа. Маргааш өглөө нь бүх зүйлийг санаж санаа зовсон байдалтай сэрдэг. Найз нь үүнийг сонсоод чи зүүдэлсэн юм уу? Эсвэл зүгээр тоглоод байгаа юм уу гэж шаалдаг. Хуан түнд дээвэр дээр босон бүх зүйлийг ярьж эхлэв. Найз нь гайхширсан ч түнд итгэсэнгүй. Хуан унтахынхаа өмнө 3 хар гаргийнхныг хүртэл зурсан байсан. Хуаны найз нь түнд итгэхгүй гараад явлаа. Хуан хүмүүсийг зурхаа гадаа гарав. Түүнийг зурж байхад будгийн гарандаа хугарч ундаг. Тохирох өнгийн гарандаа хайж байтал хар гаргийн үзгийг олж харав. Тэрээр зургийг дуусгахад ашиглахаа шийджээ. Эхлээд өөр цаасан дээр туршиж үзээд гинт зураг нь амилдаг. Тэр хараад гайхдаг. Энэ нь бодиттой эсгийг шалахын тулд аль нь зурдаг. Энэ нь бодит болж хуурдаг. Тэр альмаа хазах бөгөөд алим үнэхээр жинхэнэ байлаа. Альмаа халаасандаа хийгээд найзаагаа дагуулan гэрлүүгээ гүйдэг. Сандарсан Хуан маань түнд юу болсныг тайлбарлан зурсан зураг нь бодит болсныг харуулдагч. Найз нь өмнөх шигээ түнд итгэхгүй байдаг. Утгагүй юм яриад байгаа юм бэ? Эмчэд үзүүлэх хэрэгтэй гэж хэлв. Зураач маань худлаа яриаггүй гэдгээ батлахын тулд алтан гудалдмаа зуржээ. Гайхалтай нь зураг тэр дараа бодит болдоггүй. Найз нь ууралсандаа цаасыг базаад цонхоор шидэх ба энэ үед байрны эзэн тэр хоёр руу хашгирав. Хашгиран. Толгойноос нь цус гож байсан ч өнөөх алтан гудалдмаа харамгцаа юу ч болоогүй юм шиг кармайлан тэндээс холддог. Үүнийг харсан Хуаны найз түнд итгэсэн. Хуанд илүү том алтан гудалдмаа зур гих бөгөөд Хуанч түүний хүслээр өнөөх гарандагаа зурж тэд баяртай байлаа. Ийхүү тэр хоёр юу ч бодит болгодог харандагаа хүнд чилэхгүй байхаар болов. Өнөөх зурсан байшин маань хотын төвд гарч ирв. Хүмүүс шоконд орцголоо. Удалгүй цагдаа нар гарч ирэн бид 5 минутын өмнө энд байсан. Хин үүнийг барьсан юм бэ гэж тэд асуудаг. Цагдаа ордны хаалгыг онгойлохыг оролцсон боловч Хуан болон түүний найз алдаа хийснээ ойлгов. Хуан зургийг арилгахыг оролддогч яаж гэдгийг мэдэхгүй байлаа. Дараа нь бариул дээрх жижиг тавьчлуурыг харав. Тэр тавьчлуур дээр дарахад ордон хүн бүрийн нүдний өмнө алга болно. Бүгд дахин шоконд оров. Өрөөндөө буцаж ирэхэд Хуаны найз бидэнд мөнгө хэрэгтэй. Дор хаяж 200 сая гэж хэлв. Тэр тоо зурдаг. Гэхдээ энэ нь мөнгө болж хуурдаггүй. Зүгээр л тоо хийвэр байлаа. Хуан үзгээ шүүрэн авч бэлэн мөнгө зурж хэдэн секундын дотор өрөө маш их мөнгөөр дүүрч өрөө бүрхөв. Дараа нь барилгын эзэн гудамжинд хокаила гэж уран бүтээлчд рүү хашгирав. Дараа нь Хуаныг бас дуудаж гинт Хуан болон түүний найз баччуудын өмсдөг алиалагчийн хувцастай гарч ирнэ. Бүхэл бүтэн хорооллын өмнө зогсдог. Хуан маш их мөнгө гаргаж ирээд байрны эзэнд нь ирэх 100 жилийн түрээс чинь энд байна гэж хэлв. Байрны эзэн гайхсан байдалтай зогсож байлаа. Байрны гадаа 2 машин ирж зогсоод Хуан болон найз нь суугаад хөдлөлөө. Тэр үргэлж мөрөөдөг байсан.
хашаа худалдаж авахар шилдэг үйл хөдлөх хөрөнгийн газар очдог. Тэд тэрээр хуучин найз бүшгүй байгааг хараад атгалыг төрүүлэхээр хоёр орд хаш авахар болов. Хуан овоосон их мөнгөөр тооцоогоо хийснээр тэдний нүд орой дээрээ гарах ба тэр орой Хуан өөрийн найз бүсгүй таанд зориулж худалдаж авсан шинэ ордон руу аваачиж харуулахар болов. Тэр түүний өмнө юу байгааг таахыг хүснэ. Тан бүгд чиний тухай болон худалдан авалтын тухай ярьж байна. Хуан гинтийн бэлэг сүрсэнд баг зэрэг бухимдсан ч тэр баяраа өргөжлүүлв. Коридор нь таныг шинэ ордондоо баяр хүргэсэн зочтой дүүрэн байлаа. Тэгээд тэр харж чадахгүй болохоор Хуан ордон бүхэлдээ ямар үзэсгэлэнтэй болохыг түүнд танилцуулахаар хөтлөгч авчирдаг. Тэр бүх зочдын нүдэн дээр түүнд гэрлэх санал тавьсан ч таан татгалзан гарав. Хуан түүний араас гүйж өөрт нь хайртай эсхийг асуулаа. Тэгээд тэр чи надад хайртай юм бол яагаад татгалзаж үдслэг дээр бүх хүмүүсийн өмнө намайг эвгүй байдалд оруулав гэж асуулаа. Таан үүнийг өөрийнхөө сайн сайхны төлөө хийсэн гэж хариулв. Би бүх амьдралынхаа туршид сохор байсан. Баян залуу ямар ч бүсгүйг сонгох боломжтой гэж хариулв. Хуан өөрийгөө тэмч баян биш гэж хэлдэг. Миний бүх мөнгө зургуудаас гаж ирсэн гэж хэлээ. Түүнд хар гаргийнхны өгсөн шидэд үзэгний тухай ярина. Үүнийг сонсон таан түүнээс хос нүд зурж нүдийг зүгээр болохыг гуйв. Хуан энэ санаа таалагдж бүсгүй шиг үзэсгэлэнтэй нүд зурж эхлэв. Тэд зурган дээрээс нүд нь гарч тааны биен дээр харагдана гэж бодож байсан ч оронд нь найзынхын мөрөн дээр гарч ирсэн нь аимшигтай байлаа. Хуан нүдийг арилган дараа нь тэд бүхэлдэн зурвал яах бол энэ нь бас болох болов аимшигтай байж магадгүй юм гэж бодлоо. Тэд тааны бүх биеийг зурж нүдийг нүүрэн дээр нь байх ёстой газар нь харагдуулахаар шийджээ. Зураг зурхад 5 цаг зарцуулсан ч дууслаа. Таан сандран түүний гараа эргэн эрхий хүлээсэн ч юу ч болсонгүй. Залхан хаалгаа гарахад тэр гинт алга болж бүсгүй зураг дотроос дахин гарч ирэв. Энэ удаад амжилттай болов. Таан одоо харж байна лаа. Хуан түүнийг хятадын өнцөг болон бүрт аялуулав. Өмнө эдгэр бүтээлийг нь хүмүүс үл таамсарладаг байв. Эсвэл хідэн төгрөгөөрч заадаг байсан бол одоо дуудлага худалдаагаар үнэн нь өсөөд байлаа. Хүн бүр түүний авьяастай гэж боддог. Гэвч үнэндээ шидэд үзэг юм. Тааны нүд хүртэл зүгээр хараа орсонгүй. Түүнийг хараа ороход алдартай жүжигчин киноны зураг алтны талбай дээр гинт сохоржээ. Энэ үйл явдал захирам ертөнцөд тарж хүмүүс жүжигчний нүдийг юу болсныг ойлгохгүй байв. Тэрч байтугай зурж гаргаж ирсэн мөнгө нь зүгээр гарч ирээгүй байлаа. Банкнаас үнэтэй төгсдөө мөнгө алга болсон бөгөөд хяналтын камеруудад алга болсон үе нь бичигдэж байлаа. Яг энэ нүд баян залуу үнэхээр их уралж Хуан яаж гинт ийм баян болсон тухай бодож банк дээрсэн тухай сонсон тэрээр бүх зүйлийг ойлгож нэг шөнийн дотор баяжсан хүнийг таньдаг гэж цагдаа руу ярьдаг. Цагдаа энэ бол яах аргагүй мөнгө хулгайлсан хүн мөн гэж хэлв. Хуаны төрдөг байсан дэвсгэрүүд дээрх сэрийн дугаарууд хулгайлагдсан мөнгөн дэвсгэрүүтээ таарч байгааг цадаанаа илрүүлжээ. Хуан болон түүний найзыг дуудлага худалданы дээр нь хүмүүс зургийг худалдаж авч эхлэх үед нь тэр хоёрыг баривчлав. Хуан болон түүний найз юу ч хулгайлаагүй гэж тайлбарладагч шидэд үзэгний тухай огт дурддаггүй. Хүмүүсийн хүссэн эд зүйлсийг гаргаж ирэх иш иттэй гэж хэлв. Цагдаа нар гайхан тийм бол энэ зурган дээр байгаа машиныг гаргаад ир гэж хэлв. Хуан болон түүний найз тусдаа өрөнд орж зураг зурж эхлэв. Гинт гадаа улаан парерыг гарч ирэв. Цагдаа нар маш их гайхаж чочирсон болов машин хулгайлсан
гэх ямар ч нотлох баримт байхгүй тул тэднийг явуулав. Яг тэр шөнө хин нэгэн хаалга тогшов. Залуус айж дахиад л цагдаа нар гэж бодсон ч Хуаны хуучин найз бүсгүй байлаа. Түүний нөхөр баян залуу Хуантай харцсандаа түүнийг зодсон байв. Тэр үед Хуаныг сонсоогүй зөвхөн мөнгөний тухай бодож байсандаа уучлалт гуйхаар ирсэн гэж хэлв. Тэрээ нөхрөөсөө салж буцаж нийлмээр байна гэж хэлсэн ч Хуан намайг оргосон нь буруу зүйл хийгээгүй гэж хариулжээ. Чиний аав эмнэлэгт хэвтэж байсан. Чамд санхүүгээ туслан ч маш их хэрэгтэй байсан. Түүнд өөрийгөө буруутгах хэрэггүй. Дараа нь тэр хуучин найз бүсгүйтэй шидэт үзэгний тухай ярив. Хуан түүнд үзэг үзүүлэхийн тулд Сэпийг онгойлготол нөхөр нь хувцсанд нь камер нуусан байв. Хуаны хэлсэн болгоныг бичжээ. Одоо тэр Хуаны нууцыг мэддэг болсон. Энэ хооронд цагдаагийн ажилтнууд учир битүүлгээр алга болсон Парири машины тухай мэдээ уншиж байлаа. Хуан болон түүний найзыг гаргаж ирсэн машин яг л Парири байв. Тэгээд цагдаа тэр даруй тэдэндээ очив. Тэдэнд туссан ишидийн хэрэгслээ хүлээлгэн өгөхийг хэлээд өгөхгүй бол хулгайчид тооцогдно гэдгийг анхааруулав. Үзэг хүлээлгэж өгвөл хариуцлага тооцох боломжгүй. Хуанч эргэлзсэнгүй. Тэр цагдаад өгөхөд бэлэн байв. Гэтэл нэг асуудал байлаа. Үзэг нь аль хэдийн хулгайлагдсан байв. Баян залуугийн гарт орсон гэдгийг мэдэв. Эхлээд баян залуу туслуудын хамт өөрийн мөрөөдөж байсан гайхалтай уран зургийг зуржээ. Тэрээр Эртний хааны хувцс, Эртний хааны ордон зургийг зурж эхнэрээ хүлжээ. Дараа нь тэр гэрлэн гэж найдан сэтгүүлийн нүрнээс хөөрхөн бүсгүйг амьдруулсан ч гоо сайхны тэмцээнд оролцож байсан бүсгүй гинт алга болж баян залуугийн ертөнцөд гарч ирэв. Цагдаа нар түүнийг удалгүй орж ирнэ. Бууж өхийг түнд хэлв. Би өөр хэн нэгнээс авсан. Энэ нь юу ч байсан надад ямар ч буруу байхгүй гэж хэлв. Түүний туслах үзгээ ашиглан цагдаа нараас зугтах шинэ газар зурхийг санал болгов. Тэр хар гаргийг хөлөг зурсан бөгөөд тэр даруй тэдний урд гарч ирэв. Хар гаргийнхан бууж ирээд ууралж тэднийг хэн дуудсныг асууж төхөөрөмж нь хаана байгааг асуув. Баян залуу таан гаргаж ирээд туслуудынхаа хамт тэднийг устгахын тулд их буугаар бүгдийг буудаг гэж онилдогч. Гэвч хар гаргийнхан танкны их хошууг амархан эргүүлв. Хүч чадал нь үнээс хол байгаа нь тодорхой байлаа. Баян залуу хийсэн зүйлийнхэн төлөө хүчтэй цохиулдаг. Эцэст нь тэр бууж өгөөд төхөөрөмжөө өгөв. Харин хар гаргийнхан төхөөрөмжийг энгийн үзэг шиг болгож өөрчилснийг хараад уурлав. Тэр шүд баян залуугийн нүүрэн дээр бариад тайлбар өгөхийг шаардав. Хуан уурч алхаж төхөөрөмжийг үзэг шиг болгож өөрчилснөө хүлээн зөвшөөрөв. Баян залуу үүнд ямар ч хамаагүй гэж хариулав. Хуаны үнэн шуудраг байдал хар гаргийнханд маш их таалагдсан. Тэд төхөөрөмжөө аваад тайван явхаар шийдэв. Тэднийг явхаас өмнө Хуан хар гаргийн хүнээс бүх зүйлийг буцаахыг хүслээ. Хар гаргийнхан зөвшөөрөв. Бүх зүйл хуучин байсандаа буцав. Тааны нүд тэрч бай тухай баян залуу ба түүний туслуудын хувцснууд нь ч гэсэн бүгдийг буцаав. Тэгээд хар гаргийнхан хүмүүс тэднийг барихаас өмнө зүгтхийн тулд хурдтайгаар хөөрөв. Дараа нь цагдаа нар баян залуу болон түүний туслуудыг сэтгүүлээс авч барьцаасан гоо бүсгүйг хулгайлсан хэрэгээр баривчилжээ. Баян залуугийн эхнэр гарч ирээд Хуанаас уучлалт гуйж түүний хувцсанд 70 камер байгааг огт мэдээгүй. Түүнд ямар ч хамааралгүй гэж үнэнгээ хэлжээ. Таан гол сайхны салаанаа дахин нээж тэр мөн Хуантай гэрэлсэн. Энэ бол шидэт үзэгний түүх юм. Та үүнтэй төстэй олон видео үзгийг хүсвэл дардах юмнуудаа дараад хонхоо идэвхжүүлээ. Утсан баярлалаа.